random Vlog. Hallo, herzlich willkommen meinem YouTube-Kanal und herzlich willkommen meinem neuen Vlog. Ингээд манай бичлэг so, Julia mit Tuma. Ich möchte auf Deutsch meinen Vlog drehen, aber ich weiß nicht, was ich reden soll. Und ja, wenn ich über Deutschland reden, die alles wissen Bescheid. Deswegen, ich rede immer auf Mongolisch. Und weil manche gucken meinen Vlog und die kann kein Deutsch. Ups. 12 сар байдаг хахад яа 12 сард зам засаад байгааг надад тайлбарлаж өгөх хүн байна уу? Манчууд яагаад иймэрт ингэж зул сарын баярын уур амьсгалд орсон байгаа вэ гэвэл 12 сарын 1 буюу эхний бүтэнсэ өдөр жил болгоны 12 сарын хамгийн эхний бүтэнсэ өдөр болохоор Advent таг Эрст Advent гэд тэр өдөр нэдэг. Тийм болохоор ер нь тэр өдрөөсөө эхлээл бүх юм ингээл зул сарын баярын уур амьсгалтай тийм болчдөг. Тэгээд энэ бол манай монголчууд андуурдаг гэж магадгүй. Зул сарын баяр чинь болохоор нөгөө Есүсийн төрсөн өдөр. Тэгээд эднээс 24, 25, 26 ингээд 3 хоног тэмдэглэдэг. 24 нь болохоор Есүсийн мэндлийн өмнөх шөнө. Ариун шөнө мөн гэж амар мэдэрж байгаа заа юм. За жив. Саяхныг болчих ер нь бол гайг байсахгүй. Одоо сайн мэдэрч байгаа нь яагаад хүмүүс гадаад нөхөртэй, гадаад найз залуутай, гадаад их нэртэй байх тийм хэцүү гэдэг заа юу. Ингээл бүр ингээд ёо одоо ингээл вайн хатнаас ахгуулаад ингээл Европ Аз хоёр ч ингээл шал хоёр өөр ингээд хүмүүжлтэй соёлтой ингээд ард хүмүүс штэ. Тэгээд юм гол ингээд амар шууд чигээс соёлын ялгаагаар нагаадсан. Уусаа анханасаа зөндөө гарч л ясна л та. Гэтэ одоо ингээд би ядж байгаа жоохон ажил хичээл гээд стресстэй тэгээд хажуугаар нь тэрний юм надад бүр дахиад стресс нэмээд ахаар бүр ингээд тэрнийг юм шамуу голч. Тэгэл одоо яах вэ ямар тэгээд соёлын ялгаагаар ингээд салалтай байна штэ. Би нэг хальт салсаа гэх юм. Гэтэ тэр нэг 7 хоногийн юм байсан да. За 5 дахь өдөр болсон байна. Ажлаа тараад ажлынхантайгаа дасгалаа хийжээ. Тэгээд гэртээ ирсэн. Дахиад нэг пакет ирсэн. Одоо гэтээ Тэмүүгээс Шайнаас биш. Тэгээд өнөөдөр бүгдээрээ миний Шайнаас захиалсан тэр хумсыг бас нааж үзнэ. За ноно юу захиалсан байна Тэмүүгээс. За хамгийн ихнийх нь тараа. Энэ болохоор сармусны цав. Би нөгөө Монгол сармус хийлгэчээд ирснээс хойш ер нь бол надад сармус байх амар таалагдж байгаа. Тэгээ миний тэр сармус нэлээд яг өвтгөн өдөр тутамд яг өвтгнүүд нь үлдсэн болохоор би ийм сармус наах гад тэгээ сармусны цав авсан. За тэгээд энэ тэр сармус нь байна. Би таад эндээс нь бас дахиад гаргаж аваад харуулж үзье. Бүгдээ энийг бас өнөөдөр наанаа. Ийм эднээс болохоор ингээд 8 9 мөс гэдэг ер нь бол юм өдөр тутмын нэг амжилттай мэдчихгүй сармус наасан гэж миний бодлоор бол. За дараагийнх нь тараа. Ийм утамс илүү гидэр үлээ би өөрөө жоохон эргэлцэж байна. Зүгээр гидэр. Үгүй гоё. Дулаахан гэж бодоод ийм гидэр авсан. За энэ болохоор ийм эмэг авсан. Ажлынхаа одоо шинэ жил яг тэр нөгөө нэг өмнөх бичлэгэн дээр үзүүлсэн тоопон дээр тоопон дээр зүгх гээд. За би таад шууд зүгээр харуулчих заяа. Нэгтлээ л зүвч дөө. Энэ арай энэ унжиж байгаа хэсэг нь хойно ожихныхаа. Сүү. Гоёгаад тэр чинь тэгээ цагаан банттай амжин ер нь л дадгуур зогсон гэсэн үг. За энэ болохоор хөмсгөнийх үү? Эсвэл нүднийх үү? Энэ болохоор контур байна. Ямар хуу гардыг үзмээрх юм. Энийг тэгээ яаж онгойлох юм бэ? Ингэ юм байна. Би Монгол тахта хятадаас нүүр боддог юмнууд авч үзчихсэн л да. Ямар гоё нарийнхан үзүүртэй юм бэ?
Ёо энэ ч амар нарийнх үзүүртэй байна. Тэгээ өнгөн ч гэсэндээ амар гоё юм. Юу биш. Нараа. Нөгөө тол хармар биш. Миний нүүрэнд юу нь бол хармар байхаар амар сонио харагдаад байгаа байхгүй юу? Хитрхи ингэж будцсан юм шиг. Тэгээ энийг ээж тийш унгач юм. Энийг сатурашн гэдэг хийх. Тэгээ нараа. Бүр ингэж амар үрхээс нааш шүтстэйж байхад хүртэл ингэж нараа. Таалагдлаа. За энэ болохоор хөмсгөнийх. Гэтэ миний авсан өнгө ийм хоёрыг авсан. Энэ бас яг ийм контур шиг гардаг. Хараа. Тэгээ ингээд одоо жишээ нь миний хөмсөг гэхэд энэ хэсгээр өвс багтаа байхгүй юу? Зүгээр ингээд үс нэмж зурах зорилгоор гэх юм уу? Тийм гоё. За энэ уртлын хоёр ч одоо хоёр өөр зүг рүү арай буруудлага авчлаа шүү. За энэ бол шүлстгэж шууд арилж байна. Тэр хөмсгөний юу бол жишээ зүгээр л харагч. Дараагийнх нь цараа. Им батны сет авсан. Энийг юу ажиллах юм бэ? Энэ хөмсгөндөө авсан гэдэг бас сормосны бодог болгож ашиглаж байгаа юм байна. Сормос шилжүүлж eyeliner контур болгож ашиглаж байгаа юм байна. За бүгдээрээ энэ балнууд ямар хуу гарахыг одоо харцгаая. Би Тэмүгээс нэг удаа нэг бал авсан чинь амар шинэ байсан. За энэ ихнийх нь. Дажгүй гоё юм. Зүлт хөнгөн гард юм байна. Тэгвэл Германд юу н хөвчлээ ингээд дандаа нөгөө 0.5 эсвэл ингээд бүр нэг бүхэл мөхөлтэй балнууд би ийм нарийнхан балан дуртай байхгүй юу? Миний бодлоор энэ бол яг нэг юм 0.4 мөр баха. За энэ хоёр дахь нь барихад гэсэн гоё ингээд урталтайгаа зөөлөвчтэй юм байна. Энэ надад бүр илүү таалагдлаа. Гаралтын хувьд. За дараагийнх нь болохоор 0.5 таа юм байна. Нэг юм таглаа маллаатай яг нэг юм сурагч бал гэх юм уу. За энэ бол яг өмнөх шиг хоёр дахь шиг юм гаралттай юм байна. Үзгэн балах уу гаралттай гэх юм уу. За энэ гэсэндээ яг л адилхан л үзгэн балах шилгаатай юм байна. Энэ болохоор юм хоёр талтай. Нэг тал нь болохоор ингээд саарлаар гадаг. Нөгөө тал нь болохоор тодруулагч. За дараагийнх нь бас л нэг дардаг бол байна. Би юу нь бол гоё гардаг болоод биш амар дуртай. За хамгийн ихнийхээ бус нь бол энэ бүгдээрээ төстэй бүгдээрээ тасан бол үзэн балшиг гардаг юм байна. Энэ ямар амар бүдүү юм бэ барьж мэрхэд. Энэ жоохон бүдүү юм шиг байна. Үгүй ч магадгүй. Нөгөөдөөс арай жоохон бүдүүн ч юм уу. Тэгтээ яг удажгүй. Надад бол бүгдээрээ таалагдлаа. Тэгтээ хамгийн эвгүй нь юу гэж энэ бол ингэж эвгүүлж гэсэн ч юу. Солин шокрч. Энэ бол ингээ хамгийн амар нэг дарчаар ингээ буцаад орохгүй байхгүй юу? Тэгэхээр энүүгээр гэртэл бичсэн юм бол дээр юм байна. Тэгэл ангидаар очил балыг ингээ эргүүлээ суучих юм байна. Энд буцаад энэ юм хийчихье. Нэг нь хайр гамтай хэрэглэнэ. Тэгвэл би Германаас сая 2 жишг хар бал авсан. Нэг нь 4 евро мөнгө өгч амар. Гоё гардаг балхууд нь юу нүнтэй. За энэ бол хамгийн сүүлийнх нь цагаан өмд авсан. Ажилтаа өмсгөө. Манайх ч нөгөө ажил дээр цагаан жинс өмсдөг юм чи. Энэ гоё юм сунд юм байна. Амар. Энийг угаагаал тэгэл ажил дээр өмсөн дөө. За нэг юм их байла. Энэ ямиг тайлчих. Ер нь угаасаа ямиг юм одоо тайлъя. Хөрхөн багац.
За тэгэхээр одоо бүгдээрээс хормоснах ажилд орцгоо. Гэж бодлоо. Эхлээд би сормоснаа хийчихвэл нөгөө хумсаа хийхээс өмнө тэгээ иргүй бол хумстай болчихвол юу гэж маахгүй чадахгүй гэж магадгүй. Сормостойгоо нөгөө зурултаж чадахгүй гэж магадгүй гэж бодоод би ингээ гэрлээ асаасан чимэндээ хөмсөг тэр ингээ зурсан мэдэгдэж байгаа сте тий. Надад лав таалагдчихэж байна. Тэгээд сормосоо сайхан ингээ цэвэрлж аваад тэгээ бүгдээрээ одоо толны уртал руу очих хэрэгтэй. Эсвэл ингээ утсандаа харах уу? Утсандаа харах нь бичихгүй. Ерөнхийдөө ингээд нэг явцсан ямар хуу яаж нээж хийх гэж ингээд бичих гэж бодож байна. Тэгээд би хойноос эхлэе гэж бодож байна. Ингээд хамгийн арай уртаас нь so ингэж байжгаад сормосоо барьсан байгаа харагдаж байна. Ингэж барьжгаад за нэг ингэж эхлэж явах хатах хэрэгтэй. За дараагийнх нь дахиад нэг шат сүү дөрхлээ. За одоо хамгийн чухал үе. Энийг сормосныхаа сормосныхаа доор нь над юм уу тэгвэл миний яг өөрийн сормос бас харагдаад өнгө нэг тийм юм юу яах юм бэ? Өөрөөр хэлбэл энэ наалдаж штэ. За жоохон сул ингэж байл л да. За мэдгүй манайхаа би чадах юм уу? За гараараа юу яа юу. Нээлэг юу мө барьдаг батар болсон чинь. Тийм ээ. Эцэст нэг юм ганц ширхэг тогтоолоо. Гэтэ нэр үнэхээр энийг яаж ингэж тогтоодгийг би юусоо ойлгохгүй байна манайхаа. Ямар ч тааш амжилттайгаар энэ талтай хоёрыг наацсан. Энэ талаа нэгтэй хэвээр одоо энэ талаа ингээд сөүлжлүүлээд ингээд наагаад явах гэж бодож байна. Нэг бодлын дажгүй юм шиг нэг бодлын юм бол их л ажил орох юм байна. Сормосоо дэрвэлэгчээд тэгээд сормосоо наах хэрэгтэй юм байна л та. Тэгээд энэ талаа одоо ингээд 3-ыг наацсан. Энэ талаа 2-тай одоо 3 дахь наах гэж байна. Йоо амар их цаг авд юм байна бүр. Энийхээ ингээд доотлолт нь наасаа. Нүднийхээ доотлолт гэж юу гэсэн үг юм бэ солиороо. Яг өөрийнхөө сормосны доор нь наасаа. Одоо нэг 2-2-ыг наачвал тэгээд дуслаа да. Тэгээ хумс руу гарна. Аваа зовж байна. Гэхдээ яг анхудаага хийж байгаа их надад л зүгээр санагдаж байна. Германд хөмсөг бишээ сормос эхлэхэд амар үнэтэй юм билээ заяа. Тэгэхээр одоо жишээ нь гээд би энэ цавууг бол ингээд 2 ширхгийг 3-4 евроор тэмүүг цахилж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд сормосоо болохоор бас ингээд нэг юм би уус анхудаага хийж үзэж байгаа учраас эхлээд юм жижигэн гэж бодож захиалсан байхгүй юу. Тэгвэл тэр чинь ингээд бас нэг хайрцаг нь 4-5 евро ч үлээ. Тэгэхээр чи ингээд зүгээр 10 евронд л чи ингээд хийгээ сурчвал 10 евронд ерөнхийдөө нэг сар ингээд байх сормост болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Яг би энэ цавуу хэр удаа ингээд нөгөө нэг хаа мэдгүй юм л та. Барихыг мэдгүй. Гэтэ ингээд одоо би яг энийг ингээд нэг сар хэрэглэлээ гэж бодоход зөө. Одоогийн байдлаар би бол ингээд жоохон фейлтэйг нийлээд нэг 2-4 нэгдлийн нүдэнд ерөөсө 4 сормос орж байгаа байхгүй юу? Одоогийн байдлаар одоо тийм ингээд дэшээ 5 гэлтгэх. Тэгэхээр энийг би бол ингээд бараг сар 2 сар ашиглаж байгаа л гэж би бодод байна. Тэгэхээр ингээд амар өөрөө ер нь хийгээ сурчвал юм бол нэг бодол амар юм байна. Тэгээ яг анхудаага хийж байгаа болохоор жоохон алдаа дутагдах юм байна л та. Тэгээд гоё ингээд явандаа гоё юм нөгөө нэг хавчаартай болоод тэгээд гоё ингээд өөрийнхөө сормос ингээд дээш ингээд зад дэвгдэг юм байдаг шүү дээ. Тийм юм хумтай болоод тэгээд болно доо. Одоо хөрслөл наагаад гэс дуусах яа. Би одоо нэг хихэрч явах уу яг ингээд өдөр тутмын амьдралд бол энэ бол ингээд нормал болж ийн л гэж би юу нь л хувьдаа олд өгнө. Тэгэл жоохон ихтүүлмээр байвал тэгэл ингээд будаал дээрэс нь тэгээд одоо бүгдээрээ хумс руу гарцгаая. Яа би нэг хийх гэж бараг 1 цаг суулаад хөө. Одоо хуран хумсаа янзлахад бол тойл мэлний хэрэг байхгүй шүү дээ. Гой бүгдээрээ янзалцгаая. За бүр дээр нэг бичлэг дээр ийм сет авснаа ярьсан шүү дээ хумс яадаг.
Тэгээ сая гараа жоохон тусалчлаа. За тэгээд хумсаа хоёр талаас нь жоохон үрээд би ч ихтэй угаасаа амар жижигхэн төлөөтэй л доо. Хумсаа янзлуулах гэдэг ингээд Монголд нөгөө очингууд маникюр дээр очингууд гэдэг ус шүү дээ. Ямар жижигхэн төлөөтэй юм бэ гэж хэлчихэж. За манай угаалгын машины дуу чимээг уучлаарай. Нөгөө авсан өмдөө тэгээ ажлынхаа өмдөг угааж байгаа байхгүй юу? Цогтно. За хумсаа ямар ч тач ингээд махцахын юу байгаад хэлбэрнаас нь ингээд ингэсэн. Одоо миний бодож байгаа өнгө байна шүү дээ тий. Энэ шүрэн энийг хийж үзтiin юм уу? Загтлын хулид хуруу хумсныхаа хэмжээг хараад ингээд 10 жилиг гаргаад байдаг. Яг ийм л өнгө хийхэр боллоо л доо. Тэг ингээд хумсан дээр барьж харуулт нэг иймэрхүү зүгээр юм яг хэлж мэдэхгүй байна. Ямар өнгө гэдэг. Туршилтаар учраас энийг хийж авах шүү. За хуруундынхаа ингээд хэмжээнд нь харуулад толионд нь харуулж маруулаад ингээд хуураад чинь. Тэгээд нөгөө урдаас нь жоохон ингээд авчмаваад тэгвэл одоо ингээд эднээс зарим нь урдаа ийм нэг юм сони юм байгаад байгааз урталт нь нэг юм илүү гарсан. Тэр мэрийг ингээд аваад авчмаваад юу гад. Хатаа хэдэн цаг болж байгаа л юм амар хаахгүй болж байна. За энэ бол ингээд хоёр талаас нь авахыг харж байгаа юм байна уу? Урдаас нь. Хөөхс амьдралдаа өөрийгөө ингээд ийм юм хийгээ сууж ингэж төсөөлөгчгүй явсан чинь. Манай нөгөө ажил дээр хүмүүс нааж болт хийлгэж болтгүй гээл хүмүүс юу яаж болтгүй байхгүй. Тийм болохоор зүгээр ингээд би энийг одоо нөгөө юунтай болохоор 14 хоног уурал аптай вайн ахны баярын үеэр тэгээд тэгээ 14 хоногийнхоо тэр юу бас зүгээр байж хахаар ашиглая гэж бодоод тэгээд би гой гар мараа гой харагдуулмаар байна ч одоо эмхтэн хүн байна да. За болсон. Гарынхаа humсагч бэлтлээ, наах humсаач бэлтлээ. Зөндөө хэм яжнаа. Би ихтэй энэгээр амар халзан гэдэг амар гэж заасдээ. За. Ямар хүн өнөртөх. Шар цавш өнөр өнөртэй дээ. Стас окей. Шар цавш юм өнөртөх зүгээр үү тий. Сармасаа юу асан шиг хоёр талаа ээлжилж нагаал явъя да. За жоохон тэгэхээр жоохон гүри. Яна. Ямар ч нэг юм бэ яна. Оо, намайг эднээс салгалсан юм би ямар. Юу, сонсноо сая. Энэ яаж дуурсныг бүр тийсээ утаа гарлаа ш. Юу, сонсноо сая. Энэ яаж дуурсныг бүр тийсээ утаа гарлаа ш. Би шууд энэ цавнаас айжлаа. Энэ яг шар цав шиг цав байна. Нара утаа гараад байна хамгийн амир. Наалтсан. Жижи энэ дээр би сая асгаад тэгээд гисэн чинь oh my gosh. Энэ бүр яг шар цав шиг миний арсыг сая түлчлээ. Oh my god. Энэ нара одоо бүр ингэж татцсан ингэж шар цав нэг юм сонин ингэж арсны үрхээр нэг ингэж сонин хатдаг та. Oh no. Тэгтээ миний хумс гоё харагдаж байна гэх шиг. Энэ угаасаа эсвэл ингэж хумсны цавууг шар цавуу байд юм болов уу? Ёо л доо яаж юм бэ харин гар. Нийт угаахаар юу ачдаг үстэй усанд гай болчихдог үстэй. Хамгийн амар юм надад яг энэ миний одоо энэ ширээний бүтээлхэн дээр энэ наалтсан. Оо миний ширээний бүтээлэг өөрөө бүр нөгөө цаад мод руугаа наалтсан байна. Жижи. Энэ бүр ингээ модоодсан биш нөгөө нэг цавг нуугаад.
Oh my god. Энэ лага бас унгалаа. За энэ тэгээд гайг болоод нэг өдөр цаашгүй юу гэж. Йоо ямар тэнийг юм бэ гэж. Гиш гэдэг үг ямар хэлж байна. За нөгөө талынхаа за нэг асгач гуухан шиг ажтайхан. Бэл өмсөхтэй юм уу? Бэл өмсч яаж муснах юм тийм үстэй. Зөнгээр солиотой алаа юм болж байна. Тэгтээ нэр энэ өнөр бол бүр яалтчгүй яг шар цав. Би одоо шар цавг бол андуурахгүй. Манай наг зах их хоёр юу гэдэг вэ? Монгол утас хийдэг байхгүй юу? Одоо эсвэл хийх болцсон болов би сайн мэдэхгүй байна. Хийж байгаа хаа. Тэгээ тэр хоёр нэг шар цавгаар юу гэдэг? Юм уу зарим наадаг. Тэгээ тийм болохоор би шар цавны өмнөгийг бол сайн мэднэ. Яа гоё хумстай байгаагүй амар гоё юм. Би Монголд очиод уулна шууд хумс хэлгэнэ гэж бодсахгүй юу? Очиод баг хумс хэлгээл хөмсгөө дахиж хөвлөөл сормос хэлгээл гэсэн чинь сормос хэлгэс. Тэгээ яг явахаас 2 хоног өмнө амин нийттэй. Like хуруугаа ингэ дарсан чи миний энэ үе дуусцанааж байна. Зүгээр ингэ дарчих чаа. Яа би ийм хумстай байжгаад ингэ бие байж хаймд дуртай. За далчнах яах вэ? Өө ёо одоо энэ амар сонь. За бичлэг хийх боллоо. Би одоо яг ямар дуудуулмаар байна гэж I'm just a cute. Эндөө. Царараа. Тэ амар гоё харагдаж байна. Хумстай ах. Тэ бүр цаанасаа өөр юм аа. Энэ жоохон гэхдээ би амар жоохон хөлхний наацсан заа ингээд нөгөө нэг битгэхгүй гэсэн. Нөгөө тал нь харах уу? За тэгээ өнөөдрийнхөө бичлэг одоо ингээд дуусгая бурхан минь. Сормоснаалаа, хумснаалаа. Өөр юу ширээг нүүр цэвэрлдэг юмтайгаа цэрэний бүтээлхтэйгээ наалаа. Тасархайл өдрөлөө гэсэн. За тэгээ дараагийн бичлэг хүртэл баяр таа. Одоо яаж хоол хийж иднэ?